Big News. Засгийн газар үрийг бонд гаргаж санхүүжүүлэхээр уулзалт яриагаа эхэлжээ. Засгийн газар 2026, 27, 28 онд үндсэн төлөвлөлтөнд хийгдэх гадаад бондуудыг дахин санхүүжүүлэх зорилгоор 6 жилийн хугацаатай шинэ бонд гаргахаар төлөвлөж байна. Энэ шийдвэр оновчтой юу? Ямар хувилбар хамгийн оптимал үр ашигтай байж болох вэ? Юуны өмнө энэ бол үрийг өрөөр төлж байна гэсэн энгийн ойлголтоос илүү макро эдийн засгийн бодлогын асуудал юм. Монгол улс 2026-29 онд нийт 1.6 тэрбум ам.доллароос давсан гадаад бондын үндсэн төлбөрийг хийх хуваарьтай. Хэрвээ энэ дүнг нэг дор төсөв валютын нөөцөс гаргавал валютын зах зээлд огцон дарамт үүсч төгрөгийн ханш зээлжих зэрэглэлд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Иймд хугацааг сунгаж төлөлтийг жиглэх буюу рефинансинг хийх нь олон улсын практик хэвийн бөгөөд гол асуудал нь шинэ бондын хүү хэд байх вэ гэдэгт байгаа юм. Тооцоололоор хэрв шинэ 6 жилийн бонд нь 6% хүүтэй байвал 2026-28 онд хүүгийн зардал буурна, валютын нөөц хамгаалагдана, өрийн дарамт жиг тарах бөгөөд нийт 5 жилийн хугацаанд цэвэр ашигтай гарч байна. Хэрв бондын хүү 7% гарвал ашиг багасах боловч макро доктортой байдлыг хадгалах боломжтой хэвээр. Харин 8-9% гарвал 2028 оноос эхлэн цэвэр зардал нэмэгдэнэ. 2029-оос 30 онд илүү их хүү төлөх нөхцөл үүснэ. Ингэснээр зөвхөн хугацаа сунгасан стратегийн хувьд сул шийдвэр байх болно. Тиймээс энэхүү рефинансинг шийдвэр оновчтой байх эсэх нь шинэ бондын хүүгээс шууд хамаарах юм. Монгол улсын одоогийн зээлжих зэрэглэл Moody's B1, S&P, B хасах, Fitch B нэмэх буюу одоогоор speculative буюу investment grade-с доогуур хангилалт байгаач бүгд тогтвортой төлөвтэй байна. Хэрв зах зээл 6% орчимд хүүг үнэлж чадвал энэ засгийн газрын хувьд амжилттай, урьдчилан сэргийлсэн хамгийн оптимал шийдвэр байх болно. Харин 8%-аас дээш гарвал өрийн дарамтыг ирээдүйрөө шилжүүлсэн алхам болж хувирах юм. Дүгнэж хэлбэл рефинансинг хийх нь буруу биш, хугацааг сунгах нь зөв. Гэхдээ шийдвэр оновчтой байхын тулд хүүнд 6% орчимд хэрв чадвал түүнээс доош байх нь стратегийн хувьд хамгийн ашигтай хувилбар болно. Ингэснээр Монгол улс ойрын 3 жилд валютын шок үүсгэхгүйгээр макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах боломжтой юм. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.